Бригад командлан захирагч Дамдын хүү бүрэлдэхүүний хамтаар өндөр хааны хэрлэн голын гүүр гарч төр зогсон хүмүүсээ буулгаад бид цагтаа саатлгүй амжиж ирлээ. Эндээ түр амраад 30 минутын дараа хөдөлж 4 цагт 6 дугаар морин бригадад командлын нуус тогтвыг гардуулна. Дохио өгсөний дараа надтай яваа зарим хүмүүс штабт үлдэж, бусд нь хариуцсан салбар нэгждэр очиж хяналт тавьж, шалган туслах, зааварчлах чиглэлээр ажиллан тус тусын эхлэх байранд нь гаргана. Хэрлэн голын гүүр дац муутай. Олон дэрэг агтморд хүмүүс чихэлдгээс болгоомжил. Энэ цэгийг баялдааны бэлтгэлийн ахлах офицер дэд хурандаа сүрэнд орж хариуц. Асуулт байхгүй бол түр амралт хийцгээ гэж тушаав. Шөнийн 4 цагт тусгай бүлэг бригад дээр ирж жижүүрээс илтгэл аваад бригадын дарга штаб баялдааны ангийн дарга нарыг дуудуулахаар холбоочдыг явуулж жижүүрт нууц тогтвыг гардуулж үйл ажиллагаанд хяналт тавив. Жижүүр бүх зүйлийг биешлэн хариуцаж удирдах ёстойч тухайн цаг үед түгшүүрийн дохио өгөх нь тусгайсан шигүүрэгтэйг харгалзан холбогдох дарга нарыг урьдчилан дуудуулсан байна. Бригадын удирдлага заасан норматив хугацаанд хүрэлцэн ирэхэд жижүүр илтгэл хийгээд задлсан духтыг өгч маш нууц шуурга техник ажиллагаанд шилжив. Бригад хороо тусгай салбар бүрд жижүүрийн дэргэд бүрээчин байдаг тул нэгэн зэрэг дохиогоор түгшүүрийн бүрээ үлээж нэн дэргүүнд дарга офицеруудын холбоочд жүчээнээс мордо барилан туудахаар хөдөлж байнгын барилын цэрэг дайчид төдхөн журам даурж дарга нарыг ирэхэд бэлэн жагссан байв. Штабаас гаргасан журам зааврын дагуу анги салбарууд цуваагаар хэрлэн голын модон гүүрний чиглэлд хөдөлгөөн эхлэв. Бригад командлан захирагч Дамдын хүү цагийн байдал өгөөд удаагүй байтал гүйжирсэн бригадын дарга дэд хурандаа самданд догтууд байгаа өдөрдөмжөд зааснаар үүргээ гүйцэтгэг гэж хэлээд дэд командлаас өгсөн үүргийн дагуу нэмж ямар ч тайлбар хэллэгүйгээр эргэн явлаа. Тэрээр бригадын дарга самдан нэмээд ямар нэгэн зүйл хэлэх нү гэсэн харцаар араасан ширтхийг мэдрээд уг нь болох гэж байгаа үйл ажиллагааны талаар нэгтгэлийн даргад хамгийн түрүүнд мэдэгдэх ёстойч нууцлалын зэрэг хорлогчинжны тушаал учир дагахаас үр харахгүй юм да хэмээн бодов. Гаваа тэр шөнө мэнгэн голлох гихчээр байрандаа хоноогүй учир холбоочин морийг хөдөлсөөр хоосон буцаж ирэхэд хорооны дарга энэ нөхөр чин хаачдаг байна гэж ихэд бачимдснаа хаан очсон байж болох. Түүнийг хэн сайн мэдж болох талаар эргэцүүлтэл хөгжмийн салааны дарга санаанд нь орж түүнээс сураг гаргахад мөнөөх найз бүсгүйнхийн гэрийн хаягийг зааж өгөв. Залуу насны идхав ирч хүчийг бялхаан жаргал сингэлд умбаж хонсон гаваа дөнгөж цурам хийтэл хаалга хүчтэй нүтгэд гайхаж бас элдв муу юм санаанд бууж гар бууга гархан бэлтгээд хэмбэ юу болоод байна гэж асуувал холбоочин төгшүүр гэсэн ганцхан үгийг төгшүүр дүүрэн хэлв. Саяхан л аз жаргал думбаж харийн галаар шатаж байсан хоёрт галав юулах мэт сэтгэл төрж хоромхны төдийд хоёр бие ширтэн мэлэрж ийм зүйлтэй урд өмнө толгорч үзээгүй Балжмаагийн хамаггүй айсандаа бөмбөлцтөл шишрэв. Тэрхэн зуурт сэхэ орсон гаваа яран хувцлаад Балжмаад айх хэрэггүй. Цэргийн газар гэж ийм л байх учиртай. Гэхдээ бидэнд ямар ч үүрэг даалгавар дээрээс ирсэн байж мэднэ. Ямар тач чамдаа би хэлчмээ дуулгана гэд мориндоо мордов. Түүнийг ангидаа ирэхэд адуу янцгааж эн тэнд машин тэмээ морин тэрэг ачаалж дарга нарын дуу хадсан сүртэй дүр зураг өгтөв. Хэрлэн голын зүгт машин тэрэгний нүргэн гэрэл адуумал төргөх янцгаах тэмээ бойлох дуун хүмүүсийн дуутай холилдон газар тэнгэр нийлж байгаа айтай сонсогдно. Тэрхэн зуурд бригад маань зүүн хязгаар явах юм болов уу? Тэгвэл сайхнаа гэсэн бодол зурс хийв. Гэрээр орж хувц хундраа сольж түргэний хэрэглэгэж цэрэг үүргэвчэнд хийсэн зүйлээ хальтмулт шүүрч аваад суман дээрээ ирэхэд тэд аль хэдийн цуваанд орж хөдөлсөн ч ард талын ажлыг амжуулж буй жагсаалын дарга нэг цэрэгтэй үлдсэн байв. Яран сандран хорооны захирагчид очиж илтгэхэд тэрээр нөхөр минь магцсан хүүхэн хормон дээрээ онгоно гэдгийн үлгэрээр тэргүүний хүнгээд магтаад байсан шаардлага гарсан үед таран танигдлаа. Чамайг өндөр хааны бүх айлын үүдийг татхаас наагур юм болж олж авлаа. Одоохон сумандаа оч гэж зэмлэв. 31-р хороо тогтоосон хугацаанд заасан газарт баярлалаа эзлээд байх үед төвөөс ирсэн бололтой дунд зэргийн нуруутай офицер цүнхний оосрон уртдсан айтай тэр доор санжигнуулсан хүн штабын дарга Жамсрангийн хамт суман дээр ирж цэргүүтээ мэдлээд аваар нухацтай харж нөхөр минь танай суман баялдааны үрэг гүйцэтгэхэд бэлэн үү? Чи чин өөрөө аль нутгийн хүн бэ? гэж асууснаа хариу хэлэхэд гүй хөө тэр засагтхааны хүүх харчуудын нэг байна. Цэрэг эрс морь бас нөөцийн морь бий биздэ бүгд жин тан гэсэн үг үү?
Цэрэг хүнд зэр зэвсэг морь амнааснаас дутуугүй гэдгийг мэднэ үздэ гэж үргэлжлүүлэн өгүүлээд цааш яв. Штабын дарга түр саатаж зогсоод нэг муухай харснаа. Сайхан мэдэрээ орон байраа орхиод хаагур тэнсэн юм. Дараа тооцоо бодно гэсээр холдов. Гаваа байрандаа хоноогүй. Төгшүүр зарлахад цагтаа ирээгүй зөрчил гаргасан ч хайрлж дурлсан бүсгүйтэйгээ жаргаж хонсон тул ямар ч зэмлэл шийтгэл ирэхэд гомдох зүйлгүй санагдана. Тэрхэн агшинд шөнийн богинохон зуурын жаргал цэнгэл балбурмын амтлууга адил ямар сайхан байва. Одч үгүй, сарч үгүй, гэрэлч үгүй харанхуй орчлонгийн амуухан шүн хайрын тэнгэр чамаагаа хүргэж явхад хачин сайхан гэрэлгээгээ чамаас минь цацрах мэд болдог. Чамайг гэртээ гүйгээд ороход өнөөх гэрэлгээгээ хаашаа ч юм уусан оддог. Одоо шууд төгшүүр аваад явчихаар тэр сайхан мөч хайрын гэгээг хизээ дахиж үзэх бол гэж бодоход сэтгэл хоосроод гуниг төрөөд явчихав. Цэрэгэрс инхүү хөдөлгөөнд орж туушуу болохыг харж сонсож байсан зэргэлдэх барилгад шинэхэн ажилд орсон өвгөн манаач ихэд сандарч дайн эхэлж байх шиг байна хэмээн даргатайгаа холбоо барихаар ойролцоо байх гэрлүүн гүйж очоод баруун цэргийн анги сүйд болж шөнжин пижгэнсэн туушуу боллоо. Буунду гарах шиг болоод бүгд хэрлэн голын гүүр гарч байна. Манай барилгын хажуугаар морьтой явган хүн бас машин их цувлаа. Тэд ороод ирвэл би ганцаараа яах вэ? Гүй ядаж байхад ганцхан сумтай байдаг гэж нэг амьсгаагаар дуржигн олов. Дарга нь ахмиг настай, дээр нь аймхай хүн бөгөөд гинэ тийм юм дуулаад цочирдон твдэж. Зүүн хязгаарч уг нь эндээс хол доо. Гүрэ тэр Япон нь энд ороод ирсэн биш үстэй гэж сандрав. Тэгээд манаача ажил дээр очоод байж вэ гэд өөрийн найз амьгийн даргын гэрт гүйж очихвол чи юунд твдэд байна? Саяхан би цэргийн ангийн даргатай холбогдсон. Хэрийн зургуйлд төгшүүр авсан гин. 2-3 хоноод л буугаад ирнэ үз. Харин цэргүүд хээр түлэх мод түлээгээд хашаанд чин ороод ирж мэднэ болгоомжтой бай гэлээ. Үүнтэй зэрэгцээд цагдаагийн хилцэн жижүүр өглөө даргадаа. Цэргийн анги төгшүүр аваад зүүн хязгаар явах шиг болов. Гэхдээ өөрийн бодлоо нэмэрлэж халахын голд дайн ихэлсэн сурагтай. Гिचгсэн нь ажилтнуудын сонорт хүрч ойр дойрноос эхлэн тарсан 100 аймгийн төвөөр дайн гэсэн үг хуурай өвсөнд авалдсан төмрийн гал мэт тархаж хүмүүс айж сандрав. Цэргийн анги байнгын байрлаасаа ачаа бараа зэвсэг техник зөөж өдөр шөнөгүй бужигнсан нь бүрч их үнэмшил төрүүлжээ. Аймгийн төвийн оршин суугчид нэг хэсэгтээ айдас давтан хизээмөдгүй дайсан өндөр хааныг нүмрэн ирэх айтай бужигнаж байснаа цэргийн анги баруун зүгт хөдөлсөн зургаар дээрх 100 яриа замхарчээ. Бригадын бүрэн бүрэлд хүний бүх зэвсэг хэрэглэл, ард талын нөөц, мормал хүнс хуурай хэрэглэл зэргийг юу ч хүлдээлгүй авч явна гэдэг амаргүй тушаалыг биелүүлэх гэж өдөржин юм болоод оройн нар жаргахаас өмнө арайхийн дуу чимээ намжив. Бригад командлан захирагч Дамдын хүүгээс бригадын дарга самдан цаашид яах тухай лавлахад би төгшүүр зарлаж бригадын бүрэлд хүнийг эхлэх байранд гаргах үүрэгтэй. Дээрээс шийдвэр хүлээж байна. Гэхээс өөр тоймтой хариу үл өгнө. Самдан дотроо Дамдын хүү дарга бид хоёр үг нь хоорондоо муугүй л харьцаатай юмсан. Яагаад түлж давхиад байна? Өнгөрсөн жил командлын шалгалтын комисс ахалж ирээд газраас ирсэн сахилга бат муутай зохион байгуулалтгүй нэгтгэлийг богино хугацаанд цэгцэлж журамд оруулж чадсанд баяр хүргэж байв. Сарын өмнө яам дээр тааралдахад өрөөндөө оруулаад ажил төрлийн талаар нээлттэй ярилцж байсан да. Намайг 6 дугаар дивизийн штабын дарга байхад хэргийн сургууль дээр бид хоёр зөрөлдөж эцсийн шийдвэр минийхээр гарсан. Түүнд арай хэм бодож явдаг баймааргүй гэж олон талаар эргэцүүлж ямар таач дээд газрын шийдвэр хүлээхээс өөр аргагүй боллоо хэмээн бодов. Өөр шөнийн заагаар өргөн удам тал тэр чигээрээ ам орсон айтай хөл хөдөлгөөн эхэлж хүн морь малгүй холхилдож дуу чимээ гарахад бутны нөмөрт хоргодон зүрмэглэж ядсан бор шувууд сүргээрээ дэрхийн нисэж учир зүгээ олохгүй мөнгөнэж явсан зэргүүд цочин дуу алдах аваа. Хавар цагийн тарчгхан тарвага өглөөний ургах нартай зэрэгцэн ичээнээс гарчих санаатай хоншороо цухуйлгах төдийд дэрэгдэн хүчтэй чимээ шууган гачин эдгээд сонин содон зүйл үнэртгэд айж сандран нүхэндээ шургаж маргааш нь ч гарч чадалгүй үл алдан хэцүүдэв. Суман хороод асар майхан барьж хэрийн халуун догооноос хоол идэж байх үед дээрээс тушаал ирж
Бүх офицеруудыг штабт цуглуулан төвөөс ирсэн том дарга үүрэг тавилаа. Тэрээр Тэд командлын шийдвэрээр танаа бригад хол зайд морин марш үлдэнэ. Хүрх газартаа очсон хойноо ямар үүрэг даалгавар гүйцэтгэхийг мэдэгдэнэ. Иймд та бүхэн маршийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Зайлшгүй явах зүйлээ орхиж болохгүй. Чухам хаашаа гэдэг нь цэргийн нууц. Одоо анги салбартаа очиж бэлтгэлээ шуурхайл. Маршийн явцад цэргийн сахилах батыг чандлан сахина. Энд ямар нэгэн ачигдал зовлонтой явж чадахгүй. Эс бөгөөсөө уулзаж учрах шаардлагатай хүн байвал зөвхөн бригадын штабын даргын зөвшөөрлөөр аймгийн төв орно. Цэрэг дайштын дунд элдв цуу яриа гаргаж, хургаж бутсан, дүрм журм зөрчсөн хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Дарга нар хяналт тавь. Улмаараа тусгай тасгийн дарга онцгой анхаар хэмээн үүрэгдэв. Дараа нь штабын болон хорон дарга нар үлдэж, бусд нь цэрэг, морд, ердийн хөсгөө холын маршд бэлтгэхээр явлаа. Ар гэр орон байргээд зохицуулах зүйл байх юм. Түүнийгээ яах вэ? Хэмээн офицерууд өөр хоорондоо ярилцаж, зарим нь төгшүүр өгсөн даалгавар биелүүлэх бол бүгдийг хаяад л явна гэсэн үг гэж мэдмхэрнэ. Гаваг суман дээрээ ирэхэд цэргүүд амарсан байв. Өдөржин нааш цааш гүйж харайж, цаашид яах учраа олохгүй бужигнаж байсан цэргүүд толгой тавиад л хөрхөрч, зарим нь зүудэлж байгаа айтай яргалан хөрвөн. Юм яаж мэдхэв гэж хаширлан бүртгэж үзвэл нэг цэрэг дутуу байсанд гайхаж жагсаалын даргаыг дуудана. Хэн хаашаа яв? Нутгийн гаралтай 5 цэрэг байна уу? Гэд шалгатал дундаг гих байлдагч алга байлаа. Түүнийг хаана очиж болохыг нутгийн цэргүүдээс асууж лавлан тогтоогоод хорооны даргаас зөвшөөрөл авч салааны туслахыг дагуулan бас түүний морийг хөдлөөд аймгийн төвийн харанхуй бөглөө гудамжаар сураглаж хайсаар бараг үүр цайлгажээ. Заалгаж авсан айлаа олж очтол хашаанд нь 2 морь уяатай бүдэг гэрэлтэй герт лам дүнгэнтэл ном уншихажээ. Ном тавьж дуустал герт орлоггүй хүлээхээр шийдснээ хэлэхэд гаваатай хамт явсан цэрэг мориноосоо буун газар завилж алга авсраад ямар нэгэн майн айтай зүйлийг амандаа бүдэгхэн уншиж эхлэв. Гаваагийн гайхширсан харцыг мэдэрсэн тэр цэрэг герт аян замын өрөөл уншиж байна. Өвөө минь багад зааж өгсөн ганц ном гээд үргэлжлүүлв. Тэднийг герт ороход 4-5 хүн байх бөгөөд хүндтэй суудалд суугаад залбирч байсан цэрэг нь ухсхийн босоод дарга намайг уучлаарай. Би өглөөний бослогоос өмнө амжиж очих гэж байсан юм. Миний эмээ 80 гарсан настай хүн. Цэрэг хүн ямар ч үүрэг гүйцэтгэхээр явах юм блэ? Бид дахиж уулзалдаж чадах ч юм уу үгүй ч юм уу гэд дүүл амаа залж авчраад ийм явдал болчихлоо гэж учирлаад эмээдээ өмсүүлэн гарах гэтэл мөнөөх ном уншиж байсан хүн. За та нар чин төмөрт хөөгцөн аятай юу болов? Монгол хүн байна да. Суугаад хайгны амсар зуугаад гар гэснэ. Дари дури маман аюур буни занабс темгүри ясууха хэмээн альва аюул гай барцад бүхнээс гэтлгэх цагаан дарихийн зүрхэн тарин уншив. Гава буцахсамдаа найз бүсгүнхий гэрээр орж байдлыг хэлэх санаа байсан ч үүр цайхт өгсөн. Бас цуг ява цэргүүдээс санаа зовоод ангидаа шууд иржээ. Тэнд 2 хоног маршийн бэлтгэл хийх үеэр дээд удирдлагын болон штабаас шалган туслах ажиллаар хүмүүс ирж цэрэг дайштад яриа таниулах хийж нэн ялангуяа зүүн хязгаарт Японы түрэмгийлэгчид араа шүдээ хурцлж манай их орны тусгаар тогтнолд занал хийлж буй. Зөвлөлтийн баатарлаг улаан армийн ялалтын талаар ярьж бас бригад их орны төлөө ямар ч үүрэг гүйцэтгэхэд бэлэн учир эхний ээлжид холын зайд марш үлдэх болсныг мэдэгдлээ. Чажавын баатар машнууц шуурга тэгнэг арман мартыгээд мартаж боломгүй домогт 6 дугаар морин бригадын дайчин замнал алдрыг мөнгөжүүлэхэд энэхүү арманы ач холбогдол оршив. Чажавын баатар эхлэл модон бичлийн сар шинийн баяр өнгөрөөд удаагүй байтал цас хайлмагтан газрын хөрс зөөлөрч нутгийн зон олон энэ жил хавар эрт айлчлах төлөвтэй гэж олзуурхацгаав. Салхи зүүн хойноос үе үе сэвэлзэн үлээж, шинхэн ногооцох үйж, мал энгэр нөмөр газар гуу жалга даган уралдангүйх нь хавар хаяанд ирснийг сануулах мэтэ. Хаврын үр эрт орсонд хүмүүсийн сэтгэл уягч, хаврын дэнгэр хартай гэж хаширлах нэгэнч бас байв. Хаврын тохимойтой сэвэлзүүр салхи үе үе тоос шороо босон хуйсагнаж,
айлуудын хүндий янданг гонгнуулан чимээлэх нь уйдгар дагуулна. Хинтийн сүрлэг уулс, хээр тал, эзэн богд Чингис хаан, өвг дээдсийн дүр зураг хүн ардын маань зүрх сэтгэлд нэвт шингэсэн гэлтэй цаанаас ал нэг омог бардам ажгүй. Өндөр хаан гэж бүр эртнээс Сэцэн хаан аймгийн хамг олон бужигнож хүрээ хийд суурьшин төвлөрсөн их хөлийн газар байлаа. Аймгийн төв өндөр сайхан барилга байшин төдийлөн байхгүй. Айлууд нь ихэвчлэн амны авсаархан дүнзэн байшинтай. Захиргаа, соёлын төв, клуб зэрэг албан байгууллагууд Орос хийцийн шавардсан эсвэл модон барилгуудаа жингийн цуваа аятай цувруулан барьжээ. Замхаргүй муутай, хаач явсан инхэл донхол шороо тоос боссон замтай. Машин тэрэг цөөн, ихэвчлэн морьтой явган хүмүүс холхилдно. Зүүн хязгаарыг зорьсон зэргийн цуваа аль 30-аад оноос эхлэн энд дудалж хонож өнжөөд явдаг байснаа. Сүүлдээ цэргийн ангиуд байрлуулсноор хэн ирж хэн явж буйн мэдэгдэхгүй болжээ. Эхлээд Орос, дараа нь Монгол цэргийн анги байрлсан нь цаг үеийн байдлаас шалтгаалan цэрэг цуух хөдөлгөх шаардлага гарвал хамгийн ойр дөхөц түвшиц газар хаашаа чавж үрг гүйцэтгэхэд хамгийн боломжийн байршил гэж төрийн удирдлага тооцсных болов. Тэдгээр анги өөр хоорондоо сүрхий холбоотой байж хамтарсан арга хэмжээндээ аймгийн удирдлага нутгийнхныг урьж зална. Дэлхийг танихаасаа өмнө дээдсээ тань гэсэн үг байдаг да. Төвхийн шаргал хуудсыг сөхөж үзвээс. Олон зууны тэртээд энэ нутаг газар эзэн богд Чингис хаан хийгээд Монголын нүүдэлчин олон аймагуудын цэрэг ирсэн унаа хүлгийн хөлд талхлагдаж дайн дулааны талбар болж байсныг нэхэн өгүүлэх юм. Монгол цэргийн анги Хэрлэн голын хөвөнд байрласнаас хойш аймгийн төв илт хөлгөдлөгөөнтэй болсноос гадна хил ам хэрэг зөрчилж багсаг гарч эхлэв. Залуу офицер цэргүүд нэгэн насны андлах нөхөр ханилах ханаа эндээс олцохож хувь өрөөлөөр хүмүүн заяаны өчөг нийтгсэн хосууд байс хийгээд л хорим нар үүсгэн. Буряд зоны эрчүүд нь хэлмэгдэлд өртөн цөөрснөөс охид басгад олонтой бүжиг үзврийн үеэр гойж хоотсон бүсгүйчүүд хэд гурваараа хэлхэлд нь инээд цацалж залуу дарга нарт сэтэн хаян. Дарлаж суухад данжаад сайхан, дагаж явхад дарга сайхан гэдэг хиллэг бий болж олны амнаас үе үе унана. Энд цэргийн анги байгуулахын тулд нийслэл тамзаг булаг зэрэг олон газраас цэрэг ирүүлсэн бөгөөд ангиуд юул гэж сайн хүнээ өгөх хүлээ газар газрын хэцүү улс хуран цугласан гэж хэлж болно. Цэргүүд аймгийн төвөөр сэлгүүцэж, архитаар сууж, охид бүсгүүчүүд эргүүлж, нутгийн залуустай нудраг зөрүүлж, холоор явсан хүмүүсийг дуудан өдөж хоргоосон явдал цөөнгүй гарч, айлууд орой өвдөш үүд хаалгаа дангинтал дүгжиж юм л болов. Зүүн хязгаарт ажиллаж байсан дэд хурандаа самдан гэж гайгүй захиргаатай. Зарчимж шудраг дарга хэмээн томилон ирүүлж, араас нь улс төрийн хилцээний даргаар комиссар Сосор Барам, штабын даргаар Жамсран, тэрээр Тус аймгийн дадал сумын харьяат, халахын голын дайнд явж хал үзэж халуун жулууд олоосон хүмүүс ирснээр баахан дураараа задгай дүүсэн цэргүүд төд удалгүй ном журамтаа оржээ. Сэтгэл зүтгэл сайтай, гар нийлсэн удирдлагууд хил ам татлаад байсан цэргийн ангийг эмх цэгцтэй болгож, аймаг орон нутагт тулгамдсан асуудал гарвал бүх талаар тусалж дэмждэг болсноор олны ям төтгөн эергээр иргэлээ. Баруун аймгийн өөртөө таарсан холж бодолтой хийж бүтээх сэтгэл дүүрэн гаваа химээх залуу багш болохоор шийдэж нийслэл хотод 10 сарын хугацаатай сурахаар нутгаасаа ирсэн ч найз нөхдийн үгэнд орж эх орон дуудаж байхад очихгүй бол болохгүй гэлцэх үеийнхний харж сэтгэл хөөрөөд сурч байсан сургуулиа орхин цэрэгт явхаар саналаа өгчээ. Хар багаас морималтай ноцолдож, эрби чангарсан тул цэрэгт ирээд биеэр хийх альва үйлдэлд бусдаас ялгарч, дүрм журмыг сахихад түүрдэх бэрхшээлгүй байсан нь түүний амьдралын зам алсын ирээдүйг тодорхойлж, нэг л мэдхэд цэргийн хүн болохоор эргэлзээгүй шийджээ. Шин зэргийн дадлага дуусмагц дарга нар нь боловсрал мэдлэгтэй, биеийн дамир урлаг гээд юмд авхалж тайг анзаарч, түүнийг офицер бэлтгэх 3 сарын дамжаанд оруулав. Нутаг орондоо илэгтэй, малд нүдтэй, үеийнхэндээ нэр нөлөөтэй гава Улаанбаатарт очиж сургууль сурна гэхээр уухайн тас зөвшөөрч ирсэн биш, амьдралын хүрдэн түүнийг хизээж төсөөлж байгаагүй зүгт залжээ. Нутагт нь дэр нийлж толгой холбоогүйч уулзаж учирдаг бүсгүй түүнд бий. Нийслэл хот ирснээс хойш ойр ойрхон захиа занаа бичилцэж байснаа. Цэргийн хүн болж зүүн хязгаарт суух боллоо гэснээс хойш хариу захиа ирхэн зөөрж, өөрөө ч бас хүчлэхгүй байсаар холбоо тасарч хүнд ирөөд
Гаваа нэг л мэтгэд нутгийн хөөрхөн басгантай хүзүүсээр холбох болов. Тэрээр дамжаага төгсөөд эх орны зүүн хязгаарын аль хэрэгцээтэй газарт албахаар саналаа өгсөн ч түүний хүсснээр хилрүүлгээсэнгүй. Харин өндөр хааны цэргийн ангид очих томилолт өгчээ. Шижгэнсэн залуухан 6 баг дислэгч мэрэгжил ондооч сургуульд хамт нэг тогооноос хооллож байсных бисээ сайн мэднэ. Тэдний 3 нь морин цэрэг Сэлэм танги, нөгөөх нь ард тал улс төрийн чиглэлээр суралцж төгсөөд хамтдаа ирсэн ажгуу. Тамсаг булогт хүргэх офицеруудын машин тэднийг өндөр хаанд буулгаад цааш явах болоход хэн хэндээ амжилт хүсэн өрөөгөөд тус тусын замаа хөөв. 6 дугаар бригад тэднийг хэний ч санаанд оромгүй хүндтэй эгээл наадам болж байтай хөлтөө өгтжээ. Хороо зэрэг жагсаж туг далбаа хийсгэн. Бригадын штабын дарга хошууж жамсран, хорооны дарга хошууж дашторж нараа өгтөж аваад эгээтэл илтгэл тавихаас наагур урт сунжирсан үг хэлж баяр хүргэв. Тэгээд "За, та нар хурдан төвхөн, ажил алба их байна. Өнөөдөр та амраад маргааш өглөө тус тусын ангид очиж албаа хүлээж ав" гэснээ. Орон сууц хариуцдаг болтой нэг даргад үүрэг өгч хагас дутуу засвар хийсэн өмхөрч унах нь холгүй там байшин тэднийг 2-2-оор оруулжээ. Гаднаас нь харахад гамшиг төрсөн мэдэж дотроо бол хагас дутуу зассан аядсан болохоор арай дээр аж. Гаваатай нэг өрөөнд амьдрах болсон баяр Сүхбаатар аймгийнх бөгөөд нутагтаа ойрхон алба хаах болсондоо ихэд баяртай байлаа. Тэрээр болохдоо удаан хөдөлгөөнтэй альваад ямагт сүүл барьдаг, сэтгэлээ онгойтл хүнтэй ярьж чаддаггүй, дотуур тамиртай гэмээр нэгэн. Байранд оруулахаар дагуулж ирсэн дарга санал асуусангүй. "Та 231-р хорооных байхаа?" гэснээ цэрэгтэй харьцаж байгаа айтай. "За орцгоо" хэмээн түлхэж чижилхээс наагур зааж өгсөн болоод яваад өгөв. Тэдний баяр хөөр ус цутгуулсан мэт унтарч барилга гэхэд хэцүү арчаамуута айлын хөглөрч ноорсон гэр айтай гаднах шавар нь халтардж цоохорт нь нурах төгсөн байшин хараад сэтгэлээр унсан ч хэн нэг нь "Нөхөд минь одоохондоо толгой хорогдох юмтай болж байвал болоо. Юуны төлөө цэрэг захирч байгаа вүлээ? Аажимдаад эднийхээ хүчээр өөдөн татнаа" гэсэнд "Нэрэж тийм юм да" гэсэн бодол хүн бүхэн төрлөө. Гадна орчин гэж авах юмгүй бохир хэн нэгний асгасан угаацын үнэр хамар сэтлэг шахаж эн тэндгүй хог новш хөглөрнө. Тэр байранд амьдэрдэг хэдэн зарын өмнө ирсэн ахмад насны офицер наадахчин цагта Орос цэргийн дарга нарын орд харш байсан юм гэсэн. Олон жил эзгүрсэн энэ балгасыг та нар засвар хийж ямбадны өргөө болгох нь шиул бол удахгүй нэг басган дагаад айлд хүргэн орох байлгүй гэд ёжтойхон инэв. Залуу офицерууд ажил алба, хээрийн гаралт, сургууль, дадлага, зав чөлөөндөө бүжиг таанц гэсээр цаг хугацааг анзаарах сөхөөгүй хариалгаж явтал хагас жилийг ардаа орхиж жанжны шалгалт юу юугүй хаяанд тулаад иржээ. Гаваагийн хувьд ардаа ямар нэгэн татлаа түлхээ аашлах ихнэр уйлах хүүхэдгүй болохоор нар мандахаас шөн дүл болтол цэргүүдтэйгээ байж сурлах сахилгадан анхаарч үл мэдэгч сэргүүдийг бичиг үсэг тайлан бүхнийг өөрийн хэмжээнд хүргэх гэж мэрийсэн ч тэр нь яаж санснаар болох вүлээ дээ. Ийхүү хүн нэг бүрчлэн зааж зааварлаж өглөө ирээд үдэш шөн болсныг ч анзаарахгүй хариалгасны үр дүн жанжны шалгалтаар гарав. Хариуцсан салаага он цүнлгээтэй шалгуулж өөрөө бригадын нийт бүрэлдэхүүний өмнө модон морь савлуурт үзүүлэх сургууль хийж шалгалтын дүнгээр хугацааны өмнө цол нэмж сумангийн даргаар дэвшжээ. Залуу офицерууд зугаагаа гаргаж чөлөө цагаа өнгөрөөдөг ганц газар болох ягаан клубын бүжгийг хүлээн хагас бүтэн зан өдрийг цаг нар тоолон хүлээцгэн. Гаваа тэдэнтэй зүгтаа дарвин аймгийн төвийн ягаан клубт бүжиг эргүүлж явхдаа бригадынхаа хөгжмийн салааны дарга Бирва гэх зэрэгэлдээ аймгийн нөхөртөө танилцж сүрхий ойр нөхөрлөх болов. Бирва хүүхэд байхаас цэргийн хөгжимчин болж халахын голын дайныг эхлүүлэх түгшүүрийн бүрээг үлээж байсан. Гаваагийн дэргэд юм үзэж нүд тайлсан догэрээ. Цагаахан сэтгэлтэйч ажил албаны төлөө ямар ч дарга цэрэгтэй ам зүрхөөс буцдаггүй шудраг үнний талд бат зогсдог найз нөхөддөө халамж ханилгаатай нэгэн гэдгийг нь таньж мэдснээс хойш гаваа түүнийг ихэд хүндэтгэх болов. Нэг өрөөнд хамт байгаа нөхөр нь гадуур дотуур явахгүй. Завл гарбал гутлааж талилгүй шинэлээ нөмрөн орон дээрээ унтаад өгнө. Байрнаасаа гарахад ямар янзтай үлдсэн шөн дөлөөр ирэхэд тэр л янзаараа байна.
Ажил мэргэжил албан тушаал зэрэг дэв адилхан учир ярьж хөөрч зөвлөдмөр байвч түүнд гаваагийн ирээ сонирхолтой бус. Харин халагдах хөдөө орнуудыг морьмал гэвэл сэргээд ирнэ. Түүний хүсэл зорилго нь аль болох түргэн халагдаж нутагтаа очиж адуу малтай ноцолдох, авгаа хүүхэдтэй амар тайван энгийн амьдрал хөөх бай. Үргэлжлэлийг Зангиа аудиогоос